Нэгдүгээр бүлэг Мөхлийн ирмэг дээрх аимшигын байшин. Би амьдралдаа ийм амар биш аимшигын байшинд орж үзсэнгүй. Хэрэглүүд нь дэндүү хуурамч юм аа. Айхан буйл бүр инээд хүрчихлээ. Бидэн шиг материалист хүмүүс юунаас айх юм? Сүнс гэж угаасаа байдгүй. Би анханасаа хэлсэн биз дээ. Дотор байрандаа үлдэх байсан юм. Онлайн тоглоомынхаа дараагийн түвшинд хүрэхэд над өчүүхэн л дотоо байсан. Хэдэн оюутан баруун Жижианы хотын аимшигын байшингийн үүдэнд инхүү сэтгэл дундуур гомдлосоор мотоциклээ хасан явцгаав. Гартаа бөөн сурталчилгааны хуудас барьсан Чингээ тэдний араас хараад урамгүйхэн толгоос хэсэрлээ. Хүн айлгах гэдэг өөрөө бас нэг төрлийн ур чадвар. Гэвч аимшигын кино улам хөгжиж хүмүүс жилдэг зүйл үзсээр дассан болохоор урдих шиг амархан айхаа болжээ. Зарим хүмүүсийн хувьд аимшигын байшинд орох нь гэрийнхээ хашаагаар нэг тойроод гарахтаа бараг ялгаагүй болсон байв. Дарга! Араас нь цангилсан эмэгтэй хүний хоолой сонсогдов. Чингээ эргэж харвал совилгчийн хувцас өмссөн туранхай зомби ууртаагаар аимшигын байшингаас гүн гарч ирж байлаа. Юу болов? Севан. Тэр зомбигийн жинхэнэ нэрийг Шо Ван гэдэг. Аимшигын байшинд төр жүжигчнээр ажилладаг охин. Түрүүний хідэн авш намайг оролдох гэж үзсэн. Шо Ван шүдээ 100 нударгаа зангиджээ. Зүгээр л гомдол мэдүүлэх гэж ирсэн юм байна. Ямар муухай хүмүүс вэ? Зомбиг хүртэл 50 байхгүй гэж. Даргын хувьд Чингээ мэдээж ажилтныхаа талд орно. Дараа нь паркийн менежерээр хяналтын камерыг бичлэгийг шалгуулахаас тэгэх хэрэггүй. Юу санаад байгааг нь мэдмэгцээ нэгнийх нь нүүр рүү шууд зогчихсон. Шо Ван хувцсныхаа захад наалтсан цусыг заагаад бахархалтайгаар "Хардаа, энэ бол хиймэл цус биш шүү" гэв. Сайн. Охин өөрийгөө хамгаалж сурах хэрэгтэй. Чингээ духан дээрээ гарсан хүүтэн үлсийг харчаад жаргаж буй нар руу харав. Өнөөдөр ингээд хай. Дахиж хүн ирэхгүй бах. Бусаддаа хэлээд ирт тарцгаая. Гэтэл зомби будалцтай охин явсангүй. Өөр юм байгаа юм уу? Дарга. Шо Ван хэсэг тэнэгэлцснээ халааснасаа 2 цагтл гаргаж ирэв. Энэ Тао Мин Сяовэ хоёрын ажлаас гарах өргөдөл. Та тэдэнд үргэлж сайн ханддаг байсан болохоор өөрсдөө нүр рүү чинь харж аваад өгч чадсангүйг нь надаар дамжуулж өгүүлсэн юм. Тэд гарах гэж байгаа юм уу? Хариулт нь гартаа барьж байгаа 2 тогтуун дээр тодорхой байхад Чингээ өөрийн ирэхгүй асуучихв. Тэгээд цагтлуудыг аваад хүн болгон өөрийн гэсэн мөрөөдөлтэй яах вэ? Севан өөр зүйлгүй бол чи ч гэсэн харьж болно гэв. За тэгвэл эхлээд будгаа арилгачаад явъя. Өхөөрдөм жижигхэн зомби явсны дараа Чингээ юу ч хэлэлгүй тамхи асаалаа. Хагас жилийн өмнө түүний эцэг их учир бэхтүүлгээр алга болсон. Тэдний Чингээд үлдээсэн цорын ганц зүйл нь энэ аимшигын байшин. Эцэг хийхийнхээ үлдээсэн дурсамжийг хадгалж үлдэхийн тулд Чингээ өмнөх ажилласаа хүртэл гарч бүх цагаа энэ газарт зориулжээ. Гэвч цаг үе өөрчлөгдсөн байлаа. Аимшигын байшин өөрөө тимч өргөн зах зээлтэй бизнес биш. Гэтэл өрсөлдөгч олон. Дээрээс нь нэг том сул тал бий. Нэг үзэгдэл хүнийг анх ороход л хамгийн сайн айлгана. 2 дахь удаага орсон хүн хаанаас юу гарч ирэхийг бараг мэддэг болно. Харин байнга шинэ үзэгдэл хийж доторх бүхнээ сольж бай гэвэл мөнгө, материал хоёр асар их орно. Сүүлийн хэдэн 7 хоногоос аимшигын байшин бүр алдагдaltaй ажиллах болжээ. Өдрийн тасалбарын орлого нь л ус цахилгааныхаа төлбөрийг арай ядан төлнө. Би ер нь хэр удаан тисэх болдоо? Чингээ тамхиа унтраагаад дотогш орох гэж байтал шинэ 100 паркийн дөрөвт хувцастай дунд иргэм насны ир өөдөөс нь ирж явна. Түүний харсан даруйда Чингээ муур харсан хулган шиг алхмаа төрөхсөглээ. Намайг хараагүй дээр хэсгээ зогтчихно гэж бодоо юу? Дунд иргэм насны ир Чингээг мөрнөөс нь барьж авав. Өнөөдөр хоёлаа заавал учраа олно. Түрээс хэрэглээний төлбөрөө 2 сар өгөөгүй байна. Дээрээс нь намайг өдөр болгон шахаж байна. Одоо мөнгөө төл. Шоуга би төлөхгүй гээд байгаа юм биш. Үнэхээр мөнгө алгаа. Дахиад ганцхан сар үлээгээч. Өнгөрсөн сард ч бас ингэж хэлсэн. Хамлая. Энэ үнэхээр сүүлч удаа. Чингээ цээжээ дэлдэн итгэл төгсөлөв. Хүмүүс аимшигын байшингаас аль хэдийн уйдж эхэлсэн. Миний үгийг сонс. Ингэж зөрүүдлээд нэмэргүй. Шүү авга Чингээгийн гарт 2 ажлаас гарах өргөдлийг анзаарчээ. Мөрнөөс натгсан гаранч аяндаа сулрлаа. Чи залуу хүн.
Өөр ажил хийсэн ч оройтойгоо амьдралаа шинээр эхэлж болно. Яагаад өөрийгөө ингэж зовоогоод байгаа юм? Шөө авгаа. Таныг миний төлөө ингэж хэлж байгааг мэднэ. Чингээгийн дуу намсав. Гэхдээ энэ аимшигын байшин над зүгээр нэг бизнес биш. Аав ээж хоёроос минь үлдсэн сүүлийн дурсамж. Тэгээд л орхиж чадахгүй байгаах. Паркийн менежер болохоор шөө авга Чингээгийн эцэг их хэрхэн алга болсныг мэддэг байлаа. Тэр хэсэг дууг зогсов. Дараа нь санаа алдаад "За яах вэ? Чамааг ойлгож байна. Би удирдлагатаа дахин нэг ярий. Хэдэн 7 хоног сунгаж өгч болох эсхийг үзье" гэв. "Баярлалаа шөө авгаа. Одоо баярлах болоогүй. Тасалбарынхаа борлуулалтыг нэмэх арга бол үгүй бол хэдэн 7 хоног сунглаа гэд эцсийн үр дүн өөрчлөгдөхгүй." Шөө авгыг явсны дараа Чингээ аимшигын байшиндаа буцаж орлоо. Тэгээд өдөр бүр хийдэг ажлаа эхлүүлв. Тоног төхөөрөмжөө нэг бүрчлэн шалгана, эвдэрснийг засна, хэрэглэлүүдээ арчилна, эцэст нь бүх газараа цэвэрлэнэ. Засварын өрөөний хиймэл цус бараг дуусчээ. Дахиж авах хэрэгтэй юм байна. Тэр хонглоор алхаж яваад зогсов. Энэ хонглыг жаахан хажуу тийш нь налуу болгочихвол харагдахгүй булан гарна. Тэндээс хүн айлгаад яг таарандаа хэсэг явснаа нэг хүүхэлдээ өргөж үзв. "Өө, энэ бас эвдэрчихсэн үү? Дараа нь засхаас." Дараа нь буланд очмогцоо гинт дууга өндөрцгөв. "Новшгиж. Өнгөрсөн 7 хоногт энд хийсэн чийдэн хайччих ба. Хинэн бүр чийдэн хүртэл аваад явчихдаг байна." Гадны хүн харвал Чингээ аимшигын байшингийн эзэн. Өөрөөр хэлбэл нэг төрлийн залуу бизнес эрхлэгч. Гэвч ийм газар авч явах ямар хэцүүг тэр өөрөө л мэднэ. Аимшигын байшин бол ердөө хүмүүсийг айлах газар биш. Хүн аимшигтай орчинд ороход бие, сэтгэл өөрөө ирэхгүй чангарч бүх мэдрэхүйн сэрэмжийн байдалд орно. Харин айдас дуусаж тэр дарамт тайлагдах мөчд эсэргээрээ хөнгөрч таатай мэдрэмж төрдөг. Бараг л массаж хийлгэсэн юм шиг. Гэхдээ энэ бизнесийн хамгийн том сул тал бас эндээ байдаг. Нэг арга нэг л удаа хамгийн сайн үйлчлэнэ. Тиймээс аимшигын байшинг нүүдлийн хэлбэрээр ажиллуулж байнга шинэ хүмүүстээр очих нь бизнесийн хувьд илүү ашигтай. Харин Чингээгийнх шиг нэг газартаа тогтсон аимшигын байшин бол хүмүүсийг зориуд ирүүлэх хэмжээний алдартай байхгүй л бол удаан тэсгэд хэцүү. Чингээ өдий хүртэл авч үлдсэн нь өөрөө бараг гайхамшиг байлаа. Тэр эвдэрсэн хүүхэлтэйгээ чирсээр засварын өрөөнд оров. Чингээ их сургуульд тоглоомын дизайн мэргэжлэр сурч байсан. Аимшигын байшин дотор механизм, өрх, хөдөлдөг төхөөрөмжүүдийн ихэнхийг өөрөө зохион бүтээж өөрийн гараар хийсэн юм. Харин тэдгээрийг арчилж засна гэдэг ойн, будна, янзлан өдөр болгон тавтагдах уйтгартай ажил. Хиймэл цус дутуу байна. Санаж байгаагаар дээврийн агуулгад жаахан үлдсэн байх ёстой. Аимшигын байшин нийт 3 давхартай. 1-2 дугаар давхрыг зочдод зориулсан аимшигын үзэгдлүүд эзэлнэ. Харин 3 дугаар давхрыг агуулах болгон ашигладаг байв. Чингээ модон хаалгыг түлхэн онгоолгов. Хаалга хөдөлмөгц, үртэс, тоос босож бүтгэн гэрэл донд янз бүрийн материал, хуучин эд зүйлс харагдав. Эдгээрийн ихэнхийг аав ээж нь аимшигын байшинг ажиллуулж байхдаа хэрэглэж байжээ. Өнгөрсөнтэйгөө нүр тулахыг хүсдэггүй болохоор Чингээ энд бараг гарч ирдэггүй. Бодоод байхад бараг хагас жил өнгөрчихжээ. Хуучин хэрэгслүүдийг харах тусам хүүхэд насан санаанд орлоо. Тэр үед гэр бүлэрээ нүүдлийн аимшигын байшин ажиллуулдаг байсан тул Чингээ аав ээжтэйгээ хамт улс даяараа явжээ. 2 том хүн ажилдаа дарагдсан үедээ жаахан Чингээг тайзны ард ганцаараа гинүүлдэв. Харин тэнд түүний хань болох зүйлс нь элдв янзын сүнснүүд. Ингэжл Чингээ багаасаа бусдаас хавгүй зөрөгтэй болж өссөн байв. Үеийнх нь хүүхдүүд эвлүүлдэг тоглоом блокоор тоглож байхад Чингээ хуурамч хүний толгой тэрчгцэн гүйж явдаг хүүхэд байсан юм. Бүгд л нандин дурсамж юм да. Чингээ агуулхаар зориггүй алхасаар нэг мэтгэд модон хайрцгийн өмнө ирчихсэн байв. Эцэг эхээс нь үлдсэн цөөн хідэн зүйлийг нь хадгалдаг. Хайрцгийг нээвэл дотор нь хар өнгийн гар утас. Бас бүдүүн бараг хийцтэй жижиг хүүхэлтэй байлаа. Хүүхэлтэйг Чингээ хүүхэд байхдаа өөрийн гараар хийсэн. Түүний хамгийн анхны тоглоом. Харин тэр утсыг тэр огт сандгүй. Энэ хоёр зүйлийг хөдөө орших эзгүй имлгээс олжээ. Тэр л газар эцэг их нь хамгийн сүүлд очисон байсан. Тэд яагаад шүн дунд тийм газар очисон юм бэ? Энэ асуултын хариуг цагдаа нар хүртэл олж чадаагүй. Та хоёр
Хаана байгаа юм бэ? Чингээ жижиг хүүхэлтэйг авч булцгар хацрыг нь зөөлөн чимхэв. Тэгснээ санаа алдаад. За хиймэл цусаал олъё. Энэ сул улирлыг давж чадахгүй бол аимшигын байшинтайгаа үнэхээр салах хэрэг гарна гэж өөртөө хэллээ. Тэр ердөө л өөртөө ярьсан. Гэтэл үгийг нь дуусгахдаа зэрэгцэн хайрцаг дотор хагас жил шахам хөдөлгөөнгүй хөвцөн хар утас. Гинт тасав. Дэлгэцнээс нь бүдгхэн хүйтэн гэрэл цацарлаа. Чингээ хэсэг ширтэв. Энэ одоо юу вэ? Нууц технологи уу? Эсвэл Европсын үзэгдэл үү? Өөр хүн байсан бол аль хэдийн орилж чарлаад гадагш гүйчихсэн байж мэднэ. Харин Чингээ гайхмаар тайван байлаа. Тэр хар утсыг авч ойртуулан шалгав. Сони юм аа. Би үүнийг 100-аас ч олон удаа хасаах гэж үзсэн. Нэг ч удаа ажиллаагүй. Тэгээд яагаад яг өнөөдөр өөрөө асчихв? Түүний харц айжмаар өөрчлөгдөв. Энэ утсыг аав ээж хоёр алга болохоос өмнөх газраас олсон. Чингээ утсыг чангаар хатглаа. Намайг асуудалд орсныг мэдээд надад туслах гэж байгаа юм биш үз? Тэр дэлгэцийг шударч нээлээ. Хар дэвсгэртэй нүүр хуудсан дээр ганцхан ав байв. Дүрс нь аимшигын байшин. Чингээ түүний хэсэг ширтснээ хөмсгөө зангидлаа. Түр хүлээ. Тэр утсыг нүүрэнд ойртуулав. Эн чинь манай аимшигын байшингийн үүдтэй яг адилхан юм биш үү? Чингээ ав дээр дарав. Дэлгэцэн дээр цусаар бичсэн мэт улаан өсгүүд гарч ирлээ. Та энэ ертөнцид сүнс байдаг гэдэгт итгэдэг үү? Чингээ хэсэг дуу болов. Бодитээр авч үзвэл энэ бол метафизик, философи асуулт. Инженерийн чиглэлээр сурсан Чингээгээс ийм зүйл асуувал тэр юу гэж хариулахаач мэдэхгүй. Байдаг байхаа. Тэр аяархан бовтнов. Хэдэн секундын дараа дэлгэцэн дээр шинэ мэдээлэл гарч ирлээ. Таны сонголт бүртгэгдлээ. Таны итгэж буй зүйлэл хариулт болно. Та энэ мөчөөс эхлэн аимшигын байшингийн шинэ эзэмшигч боллоо. Анхааруулга. Энэ бол баяр хүрэх зүйл биш. Анхан шатны завар дуусахаас өмнө дараах зөвлөгөөг санаарай. Амиа хорлох нь хамгийн хулчаар сонголт. Ямар ч нөхцөлд амьд үлдэхийг хичээгээрэй. Чингээ дэлгэцийг гөлрөн харснаа. Юу яриад байгаа юм бэ? Гэж бовтнов. Гэхдээ удалгүй өөрөө ирэхгүй энэ имсгэлв. Ийм сүржин маягаар ярьдаг нь харин автаа минь яг адилхан юм. Тэр авт дээр дахин дарахад системийн үндсэн мэдээллийн цонх нэгдлээ. Байгууллагын мэдээлэл, нэр, баруун жижигний аимшигын байшин, үйл ажиллагааны төлөв, хаагдах ирмэгдэр, эерэг үнэлгээ 0. Өнөөдрийн зочдын тоо 4. Энэ сарын зочдын тоо 10. Сүнс буг чөтгөрийн баг байхгүй. Эд зүйлсийн агуулга хоосон. Нээсэн амжилт байхгүй. Одоогоор ашиглах боломжтой аимшиг үзэгдлүүд, амьд үхэгсдийн шөнө, хэрэглэлүүдийн чанар муу, жүжигчд туршлагагүй, үйл явдал ойлгомжгүй бөгөөд логикгүй, айдсын зэрэглэл тэг од, минхүүн үхэгсдийн гэрлэлт, амьд ахуйдаа хагтсан хос үхлийн дараа үрд холбогдно. Нэг булшинд хамт нөрсөж амьдралд олдоогүй аз жаргалаа үхлийн ертөнцид ирнэ. Айдсын зэрэглэл 0.5 од. Нэг боломжтой аимшиг үзэгдлүүд, шүн дундын аллаг, нурж муутсан орон сууцны байранд аюултай сэтгцээ өвчтөн тэнүүчилж байна. Түүний гарт хайч алах бий. Яг одоо тэр танаа өрөөний хаалганы цаана алхаж явна. Айдсын зэрэглэл 1 од. 3 дугаар хүчтний байр. Эзгүүрсэн имлэгийн энэ байрнаас шүн бүр тайлбарлахын аргагүй чимээ гардаг. Та сонины сурвалжлагчийн дүрээр оролцсон. Таны даалгавар энэ харанхуй нууцын цаана юу байгааг олж мэд. Айдсын зэрэглэл 3 од. Сүнстэй ширлийн тэрэг. Авс ачсан ширлийн тэрэг хөдөлж эхэлнэ. 1 цагийн дотор тэндээс гарч чадахгүй бол та тэрэгэн дотор үүрдүүлнэ. Айдсын зэрэглэл 2 од. Өнөөдрийн даалгавар. Аимшигын байшингаас олгосон өдөр тутмын даалгавруудыг биелүүлж шинэ аимшиг үзэгдлүүдийг нээнэ. Даалгаврын хүндрэлийн түвшнээс шалтгаалan шагналын хэмжээ өөр байна. Аимшигын байшинг өргөжүүлэх нөхцөл. Сарын зочдын тоо 100-аас дээш. Эерэг үнэлгээ 60%-аас дээш. Дээрх нөхцөлийг хангаж 3 удаа өргөжүүлсний дараа аимшигын байшин чичрүүлэгч төөрдөг байшин түвшинд шинчлэгдэнэ. Азгүйтгэлийн хүрд. Зочдоос цуглуулсан айдсын оноо зарцуулж хүрдийг эргүүлэх боломжтой. Амьдрал үхлийн хөв тавилан хүний мэдлэлт байдаггүй. Аз жаргал гай зовлон
Хоёрын хооронд ердөө ганц алхмын зай бий. Хүрднээс насыг уртсгах сүнсний жимс авах боломжтой. Мөн өс хонзон үзэн ядалтаар дүүрсэн догшин сүнсч гарч ирж болно. Бусад функцүүд төлөв одоогоор нээгдэггүй. 2 дугаар бүлэг сонирхолтой өдрийн даалгавар. Аимшигын байшингийн дүрстэй тэр ап гаднаасаа бол түгээмэл байдаг менежментийн төрлийн гар утасны тоглоомтой төстэй байлаа. Ганц ялгаа нь зочид буудал, аквариум эсвэл амьтны дэлгүүр ажиллуулахын оронд аимшигын байшин удирдана. Чингээ дэлгэцсэн ширтэн суух зураа толгойд нь ганцхан асуулт эргэлдэж байв. Аав ээж хоёр өвлдөөсөн утсан дээр яагаад ийм хачаа ап байдаг вүлээ? Тэр апын хэсгүүдийг нэг бүрчлэн шалгав. Өдрийн зочдын тоо, нээлттэй байгаа аимшиг үзэгдлүүд гээд доторх бүх мэдээлэл нь түүний бодитоор ажиллаулдаг аимшигын байшингийн нөхцөлтэй яг таарч байлаа. Энэ нь Чингээд хачин мэдрэмж төрүүлнэ. Ап дотор удирдах байгаа аимшигын байшин, бодит амьдрал дээр өөрийнх нь ажиллаулж байгаа аимшигын байшин хоёрын хооронд бараг ялгаалга. Хоёулаа үйлчлүүлэгчгүй. Хоёулаа хаагдах ирмэг дээр хитрхи олон зүйлэнд давхцаж байв. Энэ тоглоомыг манай аимшигын байшин тулгуурлаж хийсэн юм биш үз? Тэгвэл тоглоом дотор ямар нэгэн зүйл өөрчлөгдвөл бодит амьдрал дээр ч бас өөрчлөгдөн гэсэн үг үү? Чингээ өөртөө бовтнаа цааш уншлаа. Одоогоор ашиглаж байгаа амьд үхэхсдийн шөнө үзэгдлийг систем хайр нэргүй муулжээ. Өмнө нь бүр сонинд гарч байсан минь хүн үхэхсдийн гэрлэлт хүртэл ердөө 0.5 од авсан байв. Минь хүн хүртэл 0.5 од юм бол нэгдэг байгаа тэр үзэгдлүүд ямар амир юм бол доо. Чингээ тэдгээрийн нэг дээр дарахад дэлгэцэн дээр шинэ мэдээлэл гарч ирв. Энэ үзэгдлийг нээхийн тулд тодорхой тооны өдрийн даалгавар биелүүлэх шаардлагатай. Ойлголоо. Гол нь өдрийн даалгавар юм байна. Чингээ удалгүй учрыг нь олжээ. Өдрийн даалгавруудыг биелүүлж байж шинэ аимшиг үзэгдлүүд нээгдэнэ. Шинэ үзэгдэл олон болох тусам илүү олон хүн татна. Хүн олшрох тусам аимшигын байшингаа өргөжүүлж болно. Чингээ өөрөө гар утасны тоглоомд нэлээд тоглодог хүн. Тиймээс системийн дүрмийг ойлгоход нэлээд хугацаад орсонгүй. Өдрийн даалгаврыг хэр сайн биелүүлэх нь аимшигын байшингийн цаашдын хөгжилд шууд нөлөөлнө. Тэр өдрийн даалгавар хэсгийг нээв. Дэлгэцэн дээр 3 сонголт гарч ирлээ. Хялбар даалгавар. Сайн аимшигын байшин бүтээхэд 3 үндсэн зүйл хэрэгтэй. Түүх, үзэгдэл, уур амьсгал. Түүхгүй аимшигын байшин бол сүнсгүй биетэй адил. Амьд үхэхсдийн шүнд бол миньхүн. Үхэхсдийн гэрэлт 2 үзэгдлийн үндсэн түүхийг бүрэн боловсруул. Энгийн даалгавар. Өнөө шөнө тэг цагаас өмнө аимшигын байшин доторх бүх хиймэл хүний дүрс хүүхэлтэй эвдэрлийг бүрэн зас. Хар дарсан зүудний даалгавар. Та энэ ертөнцид сүнс байдаг гэдэгт одоо хүртэл бүрэн итгээгүй байгааг би мэдэж байна. Тэгвэл жижигхэн тоглоом тоглох уу? Нүдэ нэх мөчид үнэн өөрөө ил болно. Өдрийн даалгавар өдөр бүр тэг цагт шинжлэгдэнэ. Өдөрт зөвхөн нэг даалгавар сонгох боломжтой. Шагналан сонгосон даалгаврын хүндрлийн түвшнээс хамаарна. Анхааруулга. Даалгавар хэцүү байх тусам аюулан нэмэгдэнэ. Сонголтоо болгоомжтой хийнэ үү? Даалгаврын тайлбаруудыг уншиж дууссаад Чингээ гайхсандаа амьсгаа авлаа. Тоглоомын даалгаврыг бодит амьдрал дээр биелүүлэх ёстой юм уу? Түүний нүд сэргэв. Тэгвэл энэ тоглоом бодит амьдралд нөлөөлдөг гэдгийг шалгах хамгийн сайн арга биш гэж үү? Таамагаа шалгахын тулд Чингээ нэг даалгавар сонгохоор шийдлээ. Шагналан даалгаврын хүндрэлийн түвшнээс хамаарна. Дээрээс нь өдөрт ганцхан даалгавар сонгох боломжтой. Хамгийн их шагнал авахыг хүсвэл мэдээж хамгийн хэцүүг нь сонгох хэрэгтэй. Гэхдээ доор нь байсан анхааруулга Чингээг баггүй эргэлзүүлв. Сонгоход хэцүү юм а. Хар дарсан зүудний даалгаврын тайлбар нь дэндүү бүдэг байна. Бараг өрхөнд оруулах гэж байгаа юм шиг. Тэр хэсэг бодлоо. Эхлээд энгийн даалгаврыг туршия. Бүх хүүхэлтэйг засах амаргүй ч ядаж хийж болох зүйл. Чингээ шийдвэр гаргасан л бол шууд хөдөлдөг хүн. Тэр багажны харьцаг авч задлаагүй нэг сав хиймэл цус бариад аимшигын байшин доторх бүх хиймэл хүний дүрс хүүхэлтэйг шалгаж эхлэв. Гадаа аль хэдийн шөнө болжээ.
цахилгаан хэмнэхийн тулд Чингээ хонглын гэрлүүдээ ч асаасангүй. Сугандаа гарч хідэн авчуулсан тэрээр харанхуй аимшигын байшин дундуур ийш тийш явж засах шаардлагатай бүх хүүхэлтэйг янзалж байлаа. Хэрв гадны хүн энэ дүр зургийг харсан бол айсандаа шууд цагдаа дуудах байсан биз? Ийм олон хүүхэлтэй засах хэрэгтэй гэж бодсонгүй шүү. Өмнө залхуурах эргүй байж. Шөнийн 11 цаг 45 минутанд Чингээгийн утас дуугарлаа. Дэлгэцэн дээр системийн мэдээлэл гарч ирэв. Даалгавар амжилттай биеллээ. Энгийн даалгавар дууссан. Аимшигын төгс уур амьсгалыг бүрдүүлэхэд жижиг зүйл бүр чухал. Даалгаврын шагнал авлаа. Дэвсгэрийн хөгжим хар баасан гариг. Түр хүлээ. Чингээ дэлгэц рүү ширтэв. Хар баасан гариг гэдэг чинь гадаадын зарим оронд хориглогдсон гэдэг дуу биш билүү? Тэр сонссон зүйлээ санахыг оролдов. Сонссон хүнийг амин хорлох бодолтой болгодог гэсэн яриа байдаг. Бас анхны нот нь аль хэдийн алга болсон гэдэг үстэй. Чингээ эд зүйлийн агуулгах хэсгийг нээхэд тэнд CD-ний зураг шинээр гарч ирсэн байв. Энэ одоо ямар шагнал вэ? Надаар тоглоод байгаа юм биш үү? Тэр CD-ний зураг дээр дарав. Тэр дээрөө өмнө хизээч сонсож байгаагүй аялгау чихэнд нь их шиглэж эхэллээ. Харанхуй, гуниг, ганцаардал, аялгауны өнгө бүхэндээ ийм мэдрэмж төрүүлж байв. Чингээгийн эргэн тойрондох ертөнц айжмаар бүдгэрч байгаа мэт санагдлаа. Нэг мэтгэд тэр төгсгөл нь харагдахгүй урт тонголд ганцаараа зогсож байгаа юм шиг болжээ. Хөгжим дуусахад Чингээгийн нуруу тэр чигтээ хүүтэн үлсэнд норсон байв. Азар тэр хөгжмийг давтан тоглуулахаар тохируулаагүй. Хэрв дахин сонссон бол хөгжмийн нөлөөнөөс өөрийн хүчээр гарч чадах байсан эсэгтэй ч эргэлзэж байлаа. Новшгиж, эн чинь жинхэнэ юм байна. Чингээ уцаа ширтэн энэ анхны хөлбөр нь байх ёстой гэж уулга алдав. Тоглоомын даалгаврыг бодит амьдрал дээр биелүүлсэн. Хариуд нь бодит амьдралд ашиглаж болох шагнал үнэхээр авлаа. Энэ бүхнийг ойлгосон мөчид Чингээд итгэл найдварын жижигхэн оч асуув. Тэр хөгжмийг зогсоож маш болгоомжтой хадгаллаа. Бүх ажлаа дуусгасныхаа дараа амар хөрөөнд орж хөвтөв. Би энэ ядарсан ч нойр нөх төрсөнгүй. Өнөөдөр болсон зүйлсийг ойлгож хүлээж авахд түүнд баггүй хугацаа хэрэгтэй байлаа. Нэг мэтгэж шүн дунд өнгөрчээ. Чингээ одоо хүртэл тааж ширтэн хөвтөж байв. Ерөөсөө унтж чадахгүй нэ. Уйдэж гүйцсэн тэрээр хар утсаа гаргаж ирлээ. Шүн дунд өнгөрсөн юм чинь өнөөдрийн даалгавар шинжлэгдсэн байх ёстой үстэй. Тэр апыг нээв. Таамагласанчлан өдрийн даалгавар хэсэг өөрчлөгдөжээ. Хялбар даалгавар. Зочдод жинхэнэ айдас мэдрүүлэхийг хүсвэл эхлээд тэдний аимшигын байшин доторх туршлагын хэмнэлийг зөв удирдах хэрэгтэй. Хит эртээ айлгуул зочдын сонирхол хурдан буурч болно. Тиймээс зочдын хаана явж байгааг харахын тулд аимшигын байшин дотор дуу мэдрэгч эсвэл хяналтын камер суйрлуулахыг зөвлөж байна. Энгийн даалгавар. Нэг гар ганцаараа алга ташиж чаддаггүй. Сайн аимшигын байшинг сайн баг л ажиллуулж чадна. Таны аялал туслах шин чадварлаг ажилтнууд илсүүл. Хар дарсан зүудний даалгавар. Та энэ ертөнцид сүнс байдаг гэдэгт одоо хүртэл бүрэн итгээгүй байгааг би мэдэж байна. Тэгвэл жижигхэн тоглоом тоглох уу? Нүдээ нээх мөчөд үнэн өөрөө ил болно. Өдрийн даалгавар өдөр бүр тэг цаг шинчлэгдэнэ. Өдөрт зөвхөн нэг даалгавар сонгох боломжтой. Шагнал нь сонгосон даалгаврын хүндрэлийн түвшнээс хамаарна. Анхааруулга. Даалгавар хэцүү байх тусам аюул нэмэгдэнэ. Сонголтоо боломжтой хийнэ үү? Шинээр гарч ирсэн 3 даалгавар Чингээгийн төлөвлөгөөг баггүй хүндрүүлв. Хялбар даалгавар нь аимшигын байшиндаа хяналтын шин төхөөрөмж суйрлуулах. Мөнгөтэй байхад бол амархан. Гол асуудал нь Чингээд одоо мөнгө байхгүй. Энгийн даалгаварч бас түүнд амар байсангүй. Хамтдаа сайн мууг туулж ирсэн туршлагатай хоёр ажилт нь өнөөдөр л ажилласаа гарсан. Яг одоо ажилд авах зар тавилаа гэхэд шинэ хүнийг сурахад хэдэн өдөр шаардлагатай. Тэр хүн ажиллаж сурах үед аимшигын байшин аль хэдийн хаагдчихсан ч байж мэднэ. Хялбар даалгаврыг хийх боломжгүй. Энгийн даалгаврыг ч өнөөдөр биелүүлэх аргагүй. Ингээд Чингээгийн харцанд хамгийн сүүлийн сонголт дээр тогтов.
Хар дарсан зүудний даалгавар. Чингээ хэсэг ширтснээ өөртөө аяархан илүү. Даалгавар хэцүү бах тусам шаглан сайн юм биш үү? Тэр хурууга дэлгэцэн дээр ойртуулав. Энэ хар дарсан зүудний даалгаврыг нэг туршаад үзэх үү?